За намайг Бядалайн Санд Өгсөрөн гэдэг. Би 1981 онд 10 дугаар анги, 1985 онд Монгол Улсын их сургуульд төгссөн. Банкны зээл эдийн засагч мэргэжилтэй. За анх 1985 онд Улсын банкны ерөнхий орооны томилолтоор Завхай аймагт дахь банкны конторт томилогдож очиж байсан. За намайг очиход бол банкны конторын дарга Амар Баяр гэж хүн байсан. За банкны контор, орон нутгийн банкны контор бол дотроо бүтцийн хувьд 3 хэлтстэй. Хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэлтс, зээл мөнгө эргэлтийн хэлтс, бүртгэлгүүлгээ нэгсэн 3 хэлтстэй. За би бол очиод анх хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэлтсэд нь эдийн засагчаар томилогдож орсон. За би бол системд нийт 38 жил ажилласан. Энэ бол зөвхөн Монгол банкнд гэсэн үг. За орон нутагт бол мэдээж хэрэг нэг банк байх үед банкны оролцоо бол бүх үйлдвэр аж ахуйн нэгж газруудад хүрч үйлчилдэг. За тодруулж хэлэх юм бол одоо байгууллага бүрийн оронтой цалингийн бондыг банкн дээр авчирч хяндаг. За тухайн ямар ч байгууллагын кассыг очиод шалгах хэрэгтэй. За мөн тэнд нь оронтой төсвөө хэтрүүлж юу хэвэн байна уу гэдгийг бас нэгтэлж шалгадаг ийм эрхтэй байгууллага байсан. За ер нь сургууль төгсөхдөө бол ерөнхийдөө өөрөө бодохдоо за би хэлний чиглэлээр монгол хэлээрээ л явах нь зөв юм байна гэсэн бодолтой байсан. Гэтэл яг тухайн 10 дугаар анги төгсөөд конкурсын шалгалтанд орох болсон чинь нөгөө анги хуваарлалтууд, мэрэгжлийн хуваарлалтууд ирсэн. За ингээд банкны анги гэж би байна, нэг юм анги байгаа юм байна. Тэгээд тэрийг сонирхож банкны ангид шалгалт өгөөд одоо тэндээ орж Монгол Улсын их сургуульд элсэж орсон. Ингээд 4 жил банкны чиглэлээр суралцсан. За тэгээд Завхай аймагтаа бол эргэж үндсэн аймаг учраас үйлдвэрлэлийн дадлага Завхай аймгийнхаа ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байгууллагад санхүүгийн хэлтсээр нь дадлага хийжсэн. Хувь хүний одоо хувь тохиол гэж юм байна. Тэгээ банкыг сонгоод банкнд ажиллаад ингээд тасралтгүй нэг системд ажиллаад явах бол үнэхээр бас бахархаас өөр арга байхгүй. За энд манай Монгол банк чинь одоо ерөнхийлөгч гэдэг ярил 9 дэх ерөнхийлөгч нь одоо явж байгаа. Энэ олон ерөнхийлөгч нартай бүгдтэй нь хамтарч ажилласан байна. Анх би Монгол банкны ерөнхийлөгч Жаргал сайхны тушаалаар Монгол банкны Завхай аймаг дахь Монгол банкны секретар анх томилогдож байсан. Үнэн сэтгэлтэй өөрийн гэсэн зорилготой байх юм бол ажил бүхэн бүтнэ. Ингээд нийт банкны системийн хамт олондоо за тэр дундаа Завхай аймгийн банкны контор, Монгол банкны салбар, за бусад арилжааны банкуд, за төвд ч гэсэн одоо бүх банкуд, Монгол банк, за тэгээ арилжааны банкуудын нийт хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье. Хамтарч ажиллахад их таатай байсан шүү гэж хэлье да. За ингээ бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье.